Талын Монгол байгаль их бүтэв. Амархан сайн байцгаана уу. Талын Монгол нэвтрүүлэгт маань Туваа улсын үндэсний чуулгын ерөнхий найруулагч Туваа улсын гавьяа жүжигчин Монгуш Саядааш маань оролцож байна. За ингээд амархан сайн явж ирв үү? Сайн. Икэ амархан сайн явж ирв. Ямар мэндэ. Туваагаар икэ гэж мэдчихдэг байхгүй юу? Ер нь Туваа яриад хэдэн хувь нь монгол үг байд юм бэ? 4% шүд моосоос бүр 40% монгол үг. 40%. Хан жаахан хурдан яриад байгаа болохоос би баг ойлгодог шүү. баг ухаарад байгаа шүү. Ойлгоод байгаа шүү. Тий ойлгоод байдаг шүү. Өвөр Монголын алдар дуучин Ишгтэн хошууны угуул Данзангийн давшил төв маань оролцож байна. Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Хаваржаад харган бодож байна уу? Сайн болж байна. Талын Монгол нэвтрүүлэгт маань Бурайд улсын гавьяач жүжигчин Чингис Арднай маань оролцож байна. Хаа явж ирв үү? Одоо Бурайд сон олон ахан дүүсмийн одоо хайхан хаварч гин үү? Хайхан хавран болж байна. За. Ятгаар хуу хайнууд, бултан хайнууд. Бултадаа хайн байна. Ерөн ингээд дэлхий дээр Бурайд хүн танигдахдаа энэ л ингэрээрээ танигддаг. Тэгээд энэ ингэр болохтой өнөө хөхөн мөнхт ингэрмнэ манай. Тэгээд хөрөөтэй манай газар нэ. Манай Монгол газар. Тэгээд энэ болохоор ингээд улаан наран манай гал. Гал боломт. Хөхөн мөнхт ингэр хөрсд газар. Тэг хөрсд газар. Одоо бадрах ариун гал. Чи. Сайхан байна. Олон залуучууд олон хүмүүс энийг мэдэж авч байгаа баха тий. Талын Монгол нэвтрүүлэгт маань Халимаг улсын гавьяач жүжигчин, дуучин Гарян Дижэ маань оролцож байна. Сайн явж ирв та. Мэд зугаар халуун мэндэн авч ирв. Халимаг газараас зүг таанарт халуун мэнд. Чи Халимгийн аль аймгийн Баг дөрөвд. Бас мудай. Чингис Арднаяга би Талын Монголоос маань бидэнд одоо заяаж олгосон олон одоо сайхан бэрх хөвүүдийг хийсэн. Энэ Талын Монгол борцтой шүлээр дайлах гэж байна. Тэгээ одоо бид хоёлаа ингээд юм ярьж хахад ингээд 10 хормын дараа болчихсон. Сэсэн бодолтой өгөрөө. Газрын одоо энэ эдгэний онцлог бас их өөр. Тэ бас өвөл идэж явахта нэг бүлгийг нь бол бас ингэж хатааж авдаг. Маха борцолж авдаг. Энэ Талын Монгол гэдэг шүл. Тийм 11 төрөлтэй. Би ер нь баг 11 төрлийг бүгдийг нийтээд үзсэн. Шөлөөр цадаж төлөөр баяжна гэдэг энэ монгол үгтэй адилхан Туваад бас ингэж ярьдгүй, ийм зүрх цэцэг байдгүй. Дангмай нутлпэг аван падаагалар түштэй, черпэн аван падаагалар кезээ, эдпэн аван падаагал дотроо. Шөл дотроо. Адилхан ижил төстэй үг байдаг. Өглөө босоход ээж нь будаа шүл хийгээд будаа хийж идэг. Өдөр ирэхэд ээж нь будаа шүл хийгээд хийж идэг. Орой бас шүл будаа хийж идэг гэсэн. Одоо шүлээр цаддаг гэсэн. Ерөөсөө банк шүлээр цаддаг. Банк шүлээр цаддаг. Утга юу нэг юм байна. За холын гීч. Талын Монгол гэж. Ачтаа ковид. Ийм сайхан юм гэж. Одоо энэ дотор одоо олон амтс бас халааж байна. Зөвхөн гомин гэж бодож байгаа. Гүа. Энд луунтай байна. Луунтай. Тутрахтай байна. Цагаан будаа. Тутрахтай байна. Гурвалжин будаатай байна. Ясны шүлтэй байна. Өндөгтэй байна. Хунчиртай байна. Ингээ 11 төрөл ийм. Янз юм болж.
Амттахан. Амтайхан. Халмигтай үзүүлэх хэрэгтэй халмиг уулзтай. Аха. Мм. Би аваад удна. Би аваад удна. Хамдаа цогтон аваад удъя. Ээ. Явахм. Бүрээд бууз анх идснийг л хизээж мартдаг. Энэ сайхан үндэснийхээ үйлдвэрлэл энэ Монгол нутгаас талын Монголоос ингээ гарч байгаа. Энэ юмыг одоо миний хувьд л сайшаа дэмжиж тэгээ дээрэс нь энэ эрүүл хүнс гэдэг утгаар. Бурайдад бол шөл бол их үнэч. Бурайдын Гол хоол нь шөл. гол хоол нь шөл. Тий. Төлөөр баяжиж Бурайд шөлөөр чадна гэдэг те. Тэгнэ. Бурайд зогол шөлийг шөлөн гин. Шөлөн. Шөлөн гэж хэлнэ. Аа. Тэгээд. Борц байна уу? Борц хийх үү? Нөхрийнхөө суухад бүх махан магтдаг болтно гэж нүдэд хатаагаар нүдэд тэгээд Үхрийн давсганд. бүтэн үхрийн давсганд бүтэн үхрийн мах багтдаг гэж яадаг. Өөр юм бэ. 11 төрөл байна. Одоо цаашаач олон төрөл гарах юм шиг байна. Луумтай, тутрагтай, цагаан будаатай тий. Тэгээ гурвалжин будаатай. Тэгээд маш олон төрөл байна л да. Одоо энийг сайхан шүлшүүлээд Одоо сайхан. ингээд шүлшүүл. Тий. Энийг нэг хором төрүүлээд шүлшүүлдэг юм байна. Аа. Энэ заавар дээр юм гэж байна. Энэ чинь яг цэвэр байгалийн цэвэр хөрсөнд ургаж штеп. Энэ танаа хөрс бол дэлхийд нэгдүгээр ордог хөрс. Тийм учраас энэ яавч буруу юм урахгүй. Яавч одоо хүний биед муу юм урах. Тийм учраас бид нар жил болго ирж авч иддэг. Энд ирэхдээ жуулчлахтаа цагаан идээд танаа цэвэр булгын уснаас уугаад явдаг гэж. Аргагүй л да сайхан. Тэгэхээр одоо манай Монголын энэ хоолны соёл энэ үг дээдсийн агуу энэ хэрчим хүч энерги шингэсэн хоол хүнс одоо энэ дэлхийг өрхөж авах гэж байна. Тийм болохоор одоо энэ боцтой шүлийг хилаамтлаад үзв. За тэгье. За илээ. За. Аяга. Тэр чигээр 10% орон дотор болчихж байгаа. Амар те. Тэ амар. За янзын буцалж байна да. За амтлуулнаа. Оо. 5 минут 5 минут болдоо. 5 минут. Ой ой. Хандаг дэр жаажим. Амданыг дрөө. Амттай байна гэж. Ой. За миний хувьд бол энэ үндэснийхээ үйлдвэрлэл энэ өөрийнхөө энэ газар шороо энэ ёс заншлаас гарсан юмыг хамгийн дээдэлдэг хүн байхгүй юу. Тэгэхээр ингээд бусад ийм гом момгуудаас хамгийн гол нь төрүүлж сонгож аваад байгаа. Одоо миний бас одоо нэгдүгээрт үзэл, хоёрдугаар энэ борцтой шөлний маань чанарт байгаа даа байхгүй юу. Бусад одоо энэ бэлэн хоолнууд байна. Тэр химийн хор болж байна. Энэ бол одоо эко. Тэгээ чамаг энэ сайхан байгалийн, цэвэр байгалийн Монгол шүлээр дайлж байна. Баярлалаа. Хашиг тэнд байна. Сэрэ. Ай. Монгол гуйр, Монгол гуйр. Монгол Украин борцсон. Монголын луванг юж гэнэ. Халимгийн одоо Далай Улаанбаатарууд, Монголын баатармууд ийгээд дэлхийг дийлсэн болж байна. Хураасан болж байна. Яг ихлэг Монгол улс, халмаг улс, өрд улс. Өөрхөн элгэн болж байна. Тийм. Гоё байна.
амта. За тэгээд би нэг уриалга хэлэх гэж байна. Одоо ингээд 100 болж байна. Одоо ингээд хүмүүс маш их ийш тийшээ гол ус нуур уул хайрхан Амархаар яваад. хангаа говьдоо ингээд сайхан байгалаар нутгаараа явж байна. Тэр зэрэг энэ сайхан шөлийг аялал зугаалгандаа бол хэрэглэхийг уриалж байна. Энэ сайхан цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг үр хөвгтүүдтэй өгөөрэй гэж уриалж байна. Монгол баатруудын, Монголын өвөг дээдсийн алтан өв болсон боцтой шөл Мандан Бадарtuгаа. Юурайсан. Хүрээ. Талын Монгол байгаль их бүтэв.